За та бүхний хамрыг гэрээ өнөөдөр улсын гипсийн байна. 10 жилийн өмнөөс хөдлийн бэрхшээлд итгэгчүүдийн холбоотой хамтран одоо неврологийн нийгэмлэг нэлтаггүй эвлэцэг хүчний тухай зөв мэдээллийг олон нийтэд олох арга хэмжээг дэлхийн эвлэцгүүд нийлж авах зохион байгуулж ирсэн. За эпилепси буюу онцлог өвчин нь хүүхэд наснаас эхлэх хамгийн элбэг өвчин байдаг. Өвчний тухай зөв ойлголтыг иргэн хүргэх уналтадлын зохистой анхшилтны тусламжийг өгөх нэвлэлцийг хүүхэд залуучуудын нийгэмших сурч боловсрох явц болон өвчний тавилан маш чухал ач холбогдол. Неврологийн нийгэмлэгийн гишүүн эмчнэр эпилепсийн өвчний талаар цуврал товч мэдээллийг өгч та бүхэнд хүлээж авна. За эхний мэдээлэл буюу эпилепси өвчний үеийг шинж тэмдэгтээр таран гэрэл миний биеийг болно. За би эпилепси өвчнөр хэрхэн тодорхойлох гэхээс гадна эмчүүн асуумжийг яаж авах ёстой? Мөн эпилепси өвчин ямар шинж тэмдэгтэй вэ? Буцаад өвчнөөс хэрхэн салах вэ? Хэрхэн ангилах вэ? Талаар товч мэдээлэл өгье. Эпилепсийн онол татсан үед хэрхэнд хогшин зуурад цэцлэгаан цэнгийн илүүдэл үүсч үүнтэй холбоотой тархины эсвэл цэнэгчтэй. Ихэвчлэн энэ цахилгаан эмгэг ихэвчлэн богино хугацаатай байдаг ба секундаас дүүхэн минутад үргэлжилдэг. Сэдвийг хүчин зөвлөгөө 24 цагаас илүү зай 2 ба үүнээс дээш удаа эпилепсийн онол шинж тэмдэг тохиолдолд эпилепсийн өвчний талаар ярьлаа. 2017 онд олон улсын эпилепсийн тэмцэх холбооноос энэ саяны хэлбэг одоо эпилепсийн тодорхойлолтыг шинжилж өөрчилсөн байгаа. Тэгэхээр эпилепсийн өвчин өөрөө онолын шинж тэмдэг болон автагддаг ийм эмгэгтэй хэлдэг. Дараах нөхцөлд эпилепси гэж тодорхойлно гэж заасан. Саяны хэлдэг 24 цагаас илүү зайтай 2 ба түүнээс удаа сэдвийг хүчин зөвлөгөө аяндаа үүсэх хүн гэсэн энэ толгоос гадна сэдвийг хүчин зөвлөгөө 2 ба түүнээс удаа үссний дараах 10 жилийн одоо 1 удаа шинжилж байна. Мөн эпилепсийн хам шинжийг урьдчилсан тохиолдолд гэж үзнэ. Ийм хоёр нэмэлт нөхцөлийг басан байна. За эпилепси өвчнийг онцлохын тулд эмч хүн асуумж маш сайн нөхөр авах ёстой. Өвчний зөв, өвчний түүхийг лавлах гол зорилго бол энэ богино хугацаанд мэдвэл эсвэл илэрсэн энэ шинж тэмдэг эпилепсийн онол мөн багт. За үүний тулд өвчтнөөс би дараах зүйлсийг энэ богино хугацааны үйл явдлыг шууд ухаалт ийм бол гэмтэж бэртэж байсан. Ухаалтын өмнө өөрт ямар нэгэн шинж тэмдэг жишээ нь уйл хагас дэш өсөв хаагүй гэж бохор мог гинт олон янз бүрийн шинжиж. Ухаарсны дараа ямар нэг шинж тэмдэг онол татлын шинж тэмдэг үгүй ямар шүн эсвэл сэрэн эсвэл өдөр шөнө яддаг эсвэл зөвхөн өглөөс хэргүй илэрх үү. За нэмэлтээр ямар хүчин зүйлсээр сэдийгдэж шинж тэмдэг тэр удаан үргэлжлэх хэдэн минут давтамж хэрэг жил сар хоног татлын хаанлыг шинж тэмдэг эзээ илэрсэн он жил хугацаа өнгөрөхийн турш татлын давтамж цөөрч байна уу тэс байна уу шинж тэмдэг өөрчлөгдөв. Эпилепсийн эсрэг ямар юм хийж байна? Ямар хэрэглэж байсан бэ? Бүрдүүн нь хэр байсан? Башнлыг илэрч байсан юм. Эмийн эмчилгээг сольсон бол ямар шалтгаанаар ирсэн бэ? Сэтгэл зовлон таны мэдгүй ирж байна. Харал зүрх мам урагш чадвар
Ааж төвших зэвчил ирж байна. За их олон тохиолдолд уналтан маань илэрх тохиолдолд ар гэрийнх нь буюу эмнэлгийн нөхцөл илэрхийлэхгүй эмчи хажуудыг харагддаг. Тиймээс энэ харсан ар гэрийнх нь найз нөхдөчлэн нэмэлт. За үүнд одоо эдгээр ирчүүдээс өчтөн ухаад ямар шийдсэн. Эдгээр шинжүүд ямар эс дараад ирсэн бэ? Уг нь одоо эвсийн их бом наан үдээ том болгож хүлээн хашгир дараа нь бие болчин чангарч хүчлэн чангардаг. Хоёр гар тэний хөл тэний за хэсэг хугацааны гэж хүчил чангарсны бие аргул татварцаж чичирхийлж татдаг. Тэгэхээр энэ эпилепсийн унал тат гэдэг зүйл маань энэ үйл явдал маань явдлыг шинж тэмдэг стараад уналтын үед нүд нь аниастаа болсон уу нийл болгоонууд нь алин чангарч ирсэн үү өвчтөн ухаалт шууд чангарч байна. Татахгүй мөрт хариулах орчиндөө харилцах чадвар байсан уу? Амаа тушаа үсээсээ гар хөлийн зовлохгүй хөдөлгөөнд чиглэгдсэн үү? Ижил зүйлс яаж ирсэн үү? Энийг инээж эсэд уулж байсан уу? Энэ үйл явдал хэр удаа үргэлжилсэн? Хүчлэг хийсэн. Ухаан урсны дараа ямар үйлдэл хийсэн бэ? Өчтөр маань нөө эсэд зовлохгүй гэж бодож гүйжсэн үү? Ямар гүйжсэн үү? Мөнгө сүүлийн саруудаас сүүлийн жилийн заанд шавж байна. За ингээд шинж тэмдгийг одоо эпилепсийн семиолог гэж ярих шинж тэмдэг нэг хүнтэй холбож ангилахыг хичээдэг. За үүний тулд юуны өмнө эпилепсийн ухамсар тухайн хөтлөгдөж байгаа эсхийг тодруулсан байх хэрэгтэй. Ухамсар тухайна хоёр янзаар яадаг. Жишээ нь ухаан алдах буюу орчныг нэвтрэх чадвар алдах юм бас үйл чадваргүй. За ухаан алдах шинж тэмдэг нэг өрмөц шинж тэмдэг. Цаас үлийн энэ өчтөн маань орчинтой хэрэгцээгүй үйл явдал цүр тажмын багт хандаггүй. За ухамсар тухайн дараагийн нэг үйлдвэр бол уналтын үед орчны цочролд хариу урвал үзүүлэх чадсан боловч орчныг мэдэрч тажмын тус үйл явдал илтгэх чадвартай байна. За энэ шинж тэмдэг хариу урвал үзүүлэх чадвар бичлэг цөмөр авах. Нэг хүүхэд маань хүлээжийн ижиг чадахгүй байна. Зорилгогүй тодорхойгүй хөдөлгөөн хийж байна. Биеэрээ хоол хөдөлгөөн хийж байна. Энэ уналтууд бол ухамсарт хэсэгчсэн. За дараагийн одоо бидний тодруулах шинж тэмдэг бол хөдөлгөөний ухамсарт хэвийн боловч нэг буюу хоёр тэмцдэг хөдөлгөөж шинж генетик үнэлж. Өвчтөн маань босоо байдлаа хадгалж чадахгүй генс үчиртэй стад болгоон бие эсвэл эрүүн мөчтийн булчин гинт сулж 1-2 секунд сулрах юм шинж. Шинэ толгоос тохиолцох шинж. Хоёр хөл сулрах юм шууд юм.
гэх мэт ийм шинжилгээг хроник хөлбөмбөг. За энэ нэг хроник хөлбөмбөгийг нийлүүлж зарим хүүхдүүд хэсэг хугацаанд зохио дараад нь цавчил өөрийн бусад хүчин чанга зөвхөн ногоон усч. За үсэр энгийн маш богино үргэлжлэх нэг буюу бүлэг хүчингийн ногооныг зэлжлээ. За мөчтийн нүүрний хүчингийн хэмнэлтэй чангар сулрах чичирхийлэг ногооныг. За хөдөлгөөний шинжүүд дунд төвшөө нэмэлт энэ тасаруулзаад хараасан сулрах ер үсийн гаж байлжин үз чангарч ийм их бий болон өчид гаж байр. Ийм тэмдэг мэргэлдэг хөдөлгөөн хийж үүнд багадаа цуунаа зэрэг заримдаа нэгээс олон удаа 360 шинжийг радар шинж нүдний алимгийн чичирхийлэг бие нэг хэсэг эсвэл тал бие саажиж их биеийн эсвэл толгой чээж гарын зам нугларч тэнийж чангарч хөдлөхийг эпилепси спазм гэдэг. За ихэнхдээ толгойгоо тэнийж тангоолгоод биеэрээ хурж хоёр гарыг өгч. Энэ чангар хөдлөн 2 секунд хүртэл үргэлжилдэг. Олон дараа биеийн болчин хүчлэн чангарч хөршиг тооны. За тооны татлын нэг буйд жишээ нь их толгой нүд эргэх шинж буюу версив толгой нэг талруу бас нэг өвөрмөд шинж доо эрүүний булчин чангарсан улмаас нүүрний айж их хийлгэх харагдчих. Үүнийг ганц шиподишн таам буюу айж их шиг шинж гэж. За дараагийн нэг байр нь нэгтлийн гарыг үргэж гоогоор нугалж чангалсан энэ нөгөө талын мөрийг тохоогоо болсон. За энэ байрлыг уйлзуурч чадчихны хамгаалах байр. Тэр шинжүүд илэрх болбол чин маань тооник хэлбэрийг хүчлэн чангарч байна гэсэн. Их уналтыг илэрхийлэх биеийн булчингийн хүчлэн чанга чичирхийлэх шилжих тооник мал их уналтыг илэрхийлэх энэ шинжлэлийн биеийн булчингийн богино сэргүүлийг шинжлэх. Нөгөө талаар бас хэсэгчсэн он зэдний хэсэг юмдаг бүр шинжлэхээ аам хэрэгжиж шилжиж байна. За хөдөлгөөний шинжүүд донд бас нийлмэл хөдөлгөөний шинжүүд. За үүнд янз бүр өсөхгүй хөдөлгөөн, чөлөө өөрийн хөдөлгөөнүүд хянаж чадахгүй юм байна. Өхөө зангааны зарим хөдөлгөөн ердийн мэд өөрний илрэг дуу аваад тасарч. Ухамсарт хөдөлгөөний үйлдэлтэй төстэй хөнгөн буюу автомат хөдөлгөөний автоматизм. Энэ автоматизмд нийлмэл хөдөлгөөний шинжүүд ихэнхдээ автоматизм нь одоо өхөө зангаа хэлбэрээ 3-аар төвшөж чингэх юм энтрэх уцаад бусдад өөр бий. Нэг буюу хоёр талын гарыг юмд савгааж мөн их бие ойр хэсгийн биеийн өрний хөдөлгөөн жишээ нь хөлөөр шиг ийм дайвц ээр хүр мүлх ийм нүүрний мимикийн буюу сэтгэл хөдлөлийн илэрхийлэх булчингийн
автоматизм зэвэрч болно. Жишээ нь уруул амны хөдөлгөөнд ажиллах нь тавшаа уруулаад уул амны дүү авааны автоматизм үед гинт яраг энэ шиг хашгирч аваад байна. За өөр бас нэг хөдөлгөөний эмгэг шинж дотор гиперкинет мотор үнэлгээ хэд хөдөлгөөн багтдаг. За энэ үед хүчтэй маань өргөн багцтай хүчтэй зохисгүй хөдөлгөөний өндөр бүртгэл. За ингээд та бүхэн харахад хөдөлгөөний маш олон шинжтэй Philips-ийн өнөөс гадна мэдрэхүүн шинж уналтын үед илрэх мэдрэхүүн гач шинж хэрэг уналтын өмнө мэдрэхүүн мэдрэхүүн аура гэж хэрэглэдэг. За энд сонсголын харааны амтлын үнэрлэхгүй арсны мэдрэхгүй ингээд янз бүрийн шинжтэй байна. Нэмэлт шинжтэй сэтгэл хөдлөх шинжүүдийн хайц төгшөөрийн урд өөрлөм шинж. Танин мэдрэхүүн шинжүүд санамжаа усан үйл давтаж байгаа мэдээж одоо үйл анхных эсвэл танихгүй мэдэхгүй орчин усан санам зүүдэлж гаж үзэг бодит биш мэдрэмж уналтыг ярьж баг эсвэл хүний ярьсныг ойл бодоход хэл ярианы чадсан байдаг. Philips-ийн унал таталтын шинж тэмдэг вегетатив шинж. Вегетатив гэж дотор ирэх ажиллагаа хяндаг бидний ухамсараас үл хамаар. За энэ судасны шинж нэг хэмнээ дарал жижиг шинжүүд гэж арьс улмаа цаг үлрэг ирсний шинжүүд илэрч эцний шинжүүд илэрч ойлгоос тийш юм өсөх мэдж хүний гастрик аут энэ шинж хэлбэг чүлсгүй үсээ уулж амьсгалын шинжүүд илэрч үгүй арааны шинж шээс унал таталтын процесс дуусны дараа бас зарим шинжтэй хайраас илүү хүчлэн чангарч чичирхийлэн татсны дараа булчин шинжийг баримжаас хэрэггүй хариуурууд шинжтэй болно. Зарим тохиолдолд уналтын дараа тоолын цаажиж сулсан хэдэн минутаас хэдэн цаг энэ тоолын жилжээж цаажиж сэрв. Нэг хэсэгт юм харахгүй хэл яриа үгүй хамраа арчиг ийм хөлбөөн зүйл ирсэн. Би халуун зүгэн амьсгал вегетатив шинжүүдийг ирсэн. Сэтгцийн шинжүүд уналтын дараа болно. За энэ бол шинж тэмдгээс та бүхэн ер нь Philips-ийн өвчнийг онцлоход клиник туршлага хэрэгтэй өргөн хүрээний мэдлэг хэрэгтэй гэсэн байна. Philips-ийн өвчнийг онцлоход уран алхмаар уран алхмыг нэгдүгээр алхманд пароксизм гэдэг шинж Philips-ийн мөн үү? Гэрийн богино хугацаанд илэрч байгаа энэ шинж тэмдэг нь Philips-ийн унал мөн үү эсвэл Philips-ийн бус унал ялахыг хичээнэ. Хэрвээ Philips-ийн унал мөн гэж бодсон бол Philips-ийн унал ямар хэлбэр вэ гэж Английн үндэсний
шатлалыг ядаж тогтоох хичээнэ. 3 дугаар алхам дээр шалтгаан нь юу гэж хичээдэг? Ямар эпилепсийн хам шинж эсвэл эпилепсийн хэмжээ гэдэг асуулт хичээнэ. За ингээд нэг цэг онцлог 1 дугаар алхам эпилепси мөн үү биш үү асуулт. За юуны өмнө эпилепсийн онцлогыг физиологийн шинж тэмдэг болон органик эпилепсийн бус онцлогоос ядсах шаардлага. Үүн дотор сэтгцийн бус илбэг тохиолдолтой. Жишээ нь үйлдвэр төвшин зэрэг шинж тэмдгүүд эпилепсийн үйлдэл гэж илэрч болдог. Бусад өвчний үйлдэл ч бас илэрч болдог. Шүн дунд гин үдээд томоор нээж айж суу ийм шинж тэмдэг хүүхдийн бага наснд бодож бүгд нойрны гинтийн чоч хатгалзах энэ хөдөлгөөнийг гиперексибүйтэй чочмог ийм хариу орол амьсгал бүгдчих хариу өгөх бодоод нэрийг өгс метод хүчнийг хүүхэд тодорхой богино хугацаанд хоолтой үйлч бодоод нэрийг өгсөс юм. Сэтгцийн гарал тийм болсон. Хамгийн олон эпилепсийн дураг. Ихэнхдээ сэтгцийн гарал стрессийн бай санаа сэрүүгээд эрчийн хараанд ийм байдал жиг баашир жиглэг нүдийн нийлхийг орлох нүдний уламж гэхдээ энэ байдал дуусаад усны дараа ойлгох юм. Эсрэг эмийн бэлтгэл эмчилгээний олон улсын эпилепси тэмцэх боноос гаргасан эпилепсийн хүчний тэмдэх ангиллыг гарч байна. За ингээд 90 юм болж би ялгаанд тайлбар. Юуны өмнө дээрх түүний саний олон оны шинж тэмдэгтээс бид хэлбэрээр хүчтэнд илэрч байгаа шинж тэмдэг юм. Хэсэгчлсэн хэлбэр байна уу? Амал уналтын хэлбэр байна уу? Эсвэл боломжгүй. Энэ эпилепсийг ангилах эхний алхам. За үүний дараа хэсэг хугацаанд хүүхдийг хянаж эмийн эмчилсэний дараа эпилепсийн өвчний хэлбэрээр эпилепсийн өвчний хэлбэр нь мөн л адилхан хэсэгчлсэн эпилепси авсарсан бол юу хэсэг байна. За энэ явцад бид альболго өвчтний эпилепсийн өвчин ямар гэдгийг болгохыг хичээ. Өвчлөлийн байдал үдцийн өвчлөлтэй холбоотой байж зэн солилцоон өөрчлөлтэй холбоотой байна уу? Өвчнөд холбоотой байна уу? Өөр бусад өвчнөд холбоотой байна уу? Эпилепсийн онцлог шинж тэмдэг өөр ямар нэгэн авсарсан байна. Ингээд шалтгаан нь хэрэг цэцэнгээ бодуулчихсан бол 3 дахь шалтгаан нь эпилепсийн хам шинж гэх хэсэг үүсдэг. Ихэнх тохиолдолд онцлогтой хэлбэргүй эпилепсийн хэлбэрийг боломжтой бол эпилепсийн хам шинжийг цөөхөн за ингээд хэсэгчлсэн бөгөөд шинжтэй шууд өсний харагдаж байна. Дээр сүүлэн ирсэн шинжтэй
За ингээд эпилепсийг онцлох юуны өмнө шинж тэмдэг симптомыг бүр сумжаад чи хоёрдугаар тэр байдлыг үлдээн сэтгэл хүчин гуравдугаар алхам хам шинжээ анги шинж шиг чи дөрөвдүгээр шалтгаан чи эцэст мэдрэмжийн бусад зарсан эвсийг шинж. За ингээд өнөөдөр мэдээлэл маань туслаад гаралтнаас өгсөн юм байна.